Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 21-р хэсэг. Эмээгийн үг хууль тул хинч ам нээж зүрхсэнгүй. Бүгд л таг дуугүй байлаа. Гамбатын эхнэр цолмон уг нь хотын хүүхэд гэхэд ааш зан сайтай сайхан хүн байсан да. Хүнч харагдах хэлж ярихаас л хин гэдгээ хэлээд өгдгийм гэхэд өлзий зуухандаа аргал нэмэх зураа. Эмээгийн хэлдэг үнэн байж болох ч цолмон энэ жаахан охинтойгоо ганц яриад амар мэндийг нь асуучхаж болмоорсон. Гэтэл огт байхгүй шүү. Ийм хүний их байх уу? Хэмээн цугалтангүй хайсаар хэлчгээд аргалын дөрвөлжингөө аваад гарлаа. Сүүлийн хэд өдөр Денсмагийн хичээл номондоо явах дургүй болсон талаар сонссон ганхүү эхнэр өлзий хоёр төв орж багштай нь уулзахаар явлаа. Хажид буурайгийн ганц сэтгэлийг зовоох зүйл нь Гамбат байлаа. Тэрээр уг нь их хэрсүү сэргэлэн хүүхэдтэй. Яахаараа ийм зүйл хийчихдэг байна гэж бодол тунгаан гэрийн хаяанд унанг шар наранд ор сууна. Ганхүүгийн дөрвөн хүүгээс арай илүү сэргэлэн нь Гамбатн юм гэж боддог хажид буурай багд нь өхөөрдөж энэ хогч сүүхээтэй хүн болно доо гэдэг байсансан. Ер нь ганхүүгийнхээ хүүхдүүдэд хажид буурай их хайртай. Аргач үү дээ. Төрхөөс нь хамт байсан болохоор тэр үз. Гамбат бол дээрээсээ хоёр дахь нь. Доороо Хишиг бат, Ариун бат гэж хоёр дүүтэй. Хоёр дүү нь аль хэдийн айл болоод тусдаа гарчихсан. Ариун бат хотод нэгэн санхүүгийн байгууллагад ажиллаж амьдарч байгаа. Харин Хишиг бат нь төрийн албан хаагч сумын төв дээр амьдардаг. Хажид буурай энэ хот айлынхандаа нэг том даалгавар өгсөн нь Денсмагийн дүү Сэрсмаг хаа байгаа газрыг нь олж эгчтэй нь уцаар яриулах даалгаврыг өглөө. Ганхүү хот хүрээнд байгаа ах эгч нартайгаа хэд хоногийн өмнө ярьсан ч сураггүй л байлаа. Харин хажид буурай өглөж дуулан ундууцаж хотын хогнууд залах урч байх шүү. Тэгвэл би Эдэр батыг хот явуулахаас эмээ нь зардлыг нь өгнө. Миний хүү Сэрсмаг олж уулзмаар байна. Эгчтэй нь уцаар яриулах ямар арга чарга байна. Нэрээ тийм. Call me гэсэн байхаа. Хөдөлгөөнтэй дүрсээ ярьж хардаг зураг байдгийм гин. Тийм юм ямар үнэтэй байна. Эмээ нь мөнгө төгрөгийг нь өгнө. Миний хүү тийм юм аваад ирээрэй. Энэ муу охин минь дүүтэйгээ ярьж байг. Эдэр батыг хот явуулахаар шийдэд байтал нэг өглөө сүнжин хотоос ярив. Сэрсмаг олж уулзсан хэд хоногоос эгчтэй нь уцаар яриулнаа гэв. Баяртай мэдээ сонссон хажид буурай бүр хөлн хөнгөрчгөж. Гарч орон бүхэлзэн юм руу орж миний чадах юм байна уу гэхэд хинэн эмэгнийг ажилдаа ойртуулах вдэ. Хот айлынхны ганц ярддаг хүн Сэрсмаг хэмээх Денсмагийн дүү жаахан охин болов. Хажид буурайгаасаа дүүгээ ирэх гэж байгааг сонсоод сүүлийн үед гонигтай байсан алаг нүдэнд тормолзож нэрээ юу буурай эмээ? Тэгвэл би дүүтэйгээ уулзах нэ. Айгүй бол надаас өндөр болсон байхаа да. Хэмээн дахин шалгаах тэр үнэхээр дүүгээ сансан байсан нь элт. Саяхан Денсмагийн аав Гамбат ах Эдэр баттайгаа ярьсан нь удахгүй очихоор болсон тухайгаа дуулгасан бөгөөд ямар тухайгаан хэлсэнгүй. Алс холын Америкт байдаг аав ээжээ сансан хоёр охиныхоо сэтгэлийг дэвтээх гэсэн нь тэр биз гэж Эдэр бат бодсон ч тэр биш байлаа. Учир нь Гамбат эхнэртэйгээ эвлэрхээр хэдийн шийдэж. Учир утгагүй, хүн чанаргүй, олон найзын явуургүй үгнээс болж эхнэртэйгээ таарамжгүй болж 5 жил гарan шахуу Америкийн хоёр хотод ажиллаж амьдарч байсан тэрээр нутаг руугаа ярихаар л аав ээж нь болон буурай эмээ нь байнга загнах болсон тул тэрээр эхнэртэй буулт хийж эвлэрэх арга болохын тулд Бостон хот нисгээр шийдлээ. Америкийн нэгдсэн улсын Бостон хотноо олон улсын нэгэн төслийн газар хуулийн мэргэжилтнээр ажиллаж байсан цолмон нөхөртөөгөө муудалцаж чамдаамтай хувцас аваад гарснаас хойш жил гарan хугацаа өнгөрч. Тэрээр Гамбатыг хойноос нь ирэх болов гэж мөн ярих болов гэж
хоёр охиноо өнчрүүлээд арайч хаяхгүй байхаа хэмээн хичнээн хүлээсэн. Тэрээр арга ядахтаа хоёр охин луугаа ярихыг хүсвч хадмуудаа юу гэж хэлэх вүлээ. Аав ээж нь чи өөр хүүхдээ бодсонгүй. Хаяа нэг залхахаараа загнана. Аргаа барахтаа өөрийнхөө хоёр дүүг явуулж баг охин Сэрсмаагаа авч аав ээж дээрээ аваадсан ч тэрээр харин эсэргээр байнга л эгч Дэнсмаагаа ярьж санаж байна гэж ойлгохыг сонсоод эх хүний хувьд сэтгэл нь эмтэрч. Ээжигээ уучлаарай хэмээн нулимсаа асгаруулсан. Сэрсмаа ээжтэйгээ ярихдаа би буурай эмээгээ санаж байна. Өндөр эмээгээ санаад байна. Залуу эмээгээ санаж байна. Эгчийгээ санаад байна. Өвөөгөө санаж байна. Би буцмаар байна гэж ойлгохт нь тэрээр хүүхдээ ийм амьдын зовлонд унагсан гэдгээ мэдсээр тэрээр Ганбаттай эргээд эвлэрхийг хүссэн ч сүүлийн хэдэн жил огт яриагүй болохоор нэг л болж өгөхгүй байлаа. Хаяахан хамт ажилладаг хэдэн монголчуудтайгаан сэтгэл зүрхнийхээ гүнээс ярмаар санагдавч миний зовлон энэ хүмүүст ямар хамаа байна гэж бодон амаа хамхих үе гардаг байв. Бостон хотын монголчуудын уулзалтын үеэр Монголоос ирээд удаагүй байгаа гэсэн нэг бүсгүйтэй танилцсан жаахан ярьцуулаа. Тэрээр хөдөө нутгийн тухай ярих их дуртай аж. Тэрээр мөн манай нутагт сайхан да. Айраг цагаан элбэг зун зуншлах сайхан байгаа шүү гэснээ. Эгчээ та надад нэг туслахгүй юу? Би энд Америкт байдаг гэсэн нэг хүнийг олж уулзах ажилтай. Гэхдээ нь цолмон санаандгүй тэр хүний нэрийг нь асуусан чинь Ганбатаа гэж хэлэхэд нь гэнэт сэтгэл нь сэрхийж цолмон арай манай Ганбат биш байгаа даа гэж бодоод хэний Ганбат вэ гэж догдлон асуухад нөгөө бүсгүй таньдаг юм уу хэмээн нухацтай нарахгүй асуухад цолмон тэвдэж үгүй хэмээн хариулв. Нөгөө бүсгүй Ганхүүгийн Ганбат гэдэг юм а гэлээ. Цолмонгийн зүрх догдлоод хэсэг чимээгүй сууснаа зориг гарган хэд орчим насны хүн юм болоо гэж лавлан асуудал. Одоо 36 настай хүн байгаа гэхэд нь цолмон Ганбат мөн боллоо гэж ойлгов. Нөгөө бүсгүй манай нутгийн хүн байгаа юм а. Өндөр имээ нь одоо 99 хүрч байгаа хүн байдаг. Тэр хүн намайг Америк явах сургаар хүнд загсан байсан юм. Хөөрхий хоёр хүүхдээ хоёр ээж аав дээрээ хайчихсан чинь хоёул бие биенээ санаад л хэцүүхэн байгаа бололтой юм билээ. Ямар хүмүүс гэхээрээ хүүхдүүдээ хаяад алга болчихдаг байна. Нэрээ бас авгаагаас салчихсан гэсэн байсан. Тэр хүнийг би Америкийн зүүн эргийн хотуудад байж магдаа гэж сонссон юм гिचгээд. За баяртай. Би явлаа гэд босон явхад нь сэтгэл нь өмөрсөн цолмон суун үлдснээ гэнэт босон хойноос нь очин. Уучлаарай дүүмэн. Хоёул жаахан ярьж суумаар байна. Гүсвэл манад очооч. Манад хонооч гэж гуйвал нөгөө бүсгүй эргэлзэж. Та миний сурсан хүнийг тэгвэл таних юм уу гэвэл цолмон. Таньнаа гэж этгэл муутайхан дуугарав. Гэртээ авчран хоол хийж вино аяглан хоёул ширээнд суулаа. Бүсгүй нэрийг Ган Чимэг гэдэг гин. Төрийн албанд ажиллаж байснаа гараад сая Америкийн визэнд ороод гарч ирсэн гин. Нөхөр хүүхэдгүй тэрээр нас 27-тай. Үерхдэг найз залуу нь жилийн өмнө визэнд гараад төрүүлээд явчихсан Сиэтл хотод ажиллаж амьдардаг гинэ. Нүчүүд нь гэрэлтсэн энэ хүүхний сэргэлэн царайг нь хараад л энэ хүүхэн ямар нэгэн аргаар Ганбатыг олоод уулзчихна гэж бодов. Ган Чимэг та Ганбат ахыг танина гэсэн хизээ яаж таньдаг болсон юм бэ гэвэл цолмон би гэж төгдөрснээ гэнэт зориг орж. Ганбат бол миний нөхөр гэж хэлбэл бүсгүй аяхта ковёго тавьж та юм уу хэмээн лавлан асуугаад босоод ирэв. Цолмон босон байшингийн цонхон дээр очиж зогссноо. Та үнийг надаас яагаад нуусан юм бэ? Гэвэл цолмон дуугүй байснаа. Ганбат бид хоёр оюутан ахуй цагтаа л танилцсан. Манай дээд ангид байсан юм. Бид хоёр хоёулаа эдийн засагч мэрэгчлээ. Оюутан болохоор эрдэм шинжилгээний хурал, дэвжээ, тэмцээн, оюутны зөвлөл гэж явж байгаад л танилцсан. Их сэргэлэн манлайлал сайтай оюутан байсан юм. Хөдөөний хүн гэхэд хотын биднараас илүү хотыг сайн мэднэ. Хүн их таньдаг байсан.
Нэг л мэтгэд бид хоёр бие биендээ сайн болчихсон байсан юм. Хаяа сургууль дээр оройтохоор Ганбат намайг хүргэж өгнө. Хүний сайн талыг хүн холдсон үед нь сайн мэдэрдэг юм билээ. Ганбат сургуулаа төгсөөгүй байхдаа л ажлаа олж нэгэн санхүүгийн байгууллагад ажилд орлоо. Би цалинтай болсон юм чинь намайг тарах үеэр эсвэл өдрийн цайны цагаар заавал хоолнд оруулдаг байв. Хөдөөний хүн болохоор аав ээж ах дүүгээ их ярина. Өндөр эмээ гэж хүнийг байнга ярина. Тэр хүнээс их юм сурсан байнга л тэгж ярина. Сургуулаа төгсөөд л том охиноо төрүүллээ. Охиндоо Дэнсма гэж нэрийг өгнө гэж Ганбатч ярьдаг байлаа. Яагаад Дэнсма гэж гэтэл өндөр эмээ минь ийм нэр өгсөн гэдэг байв. Эмээгийн хэлснээр нь том охиндоо Дэнсма гэж нэрийг өгсөн. Охин минь овоо болж бид хоёр тусдаа гарч нэг өөрөө байр хөслөн амьдардаг байлаа. Би нэг төрийн байгууллагад ажилд ороод 6 сарч бололгүй ахин жирэмсэн болж жирэмснийхээ амралтыг авсан юмдаг. Хоёр дахь охиноо төрүүллээ. Нэрийг нь харин манай аав өгсөн. Хоёр хөөрхөн цэцэг шиг охинтой болж бид дөрөв аз жаргалтай байлаа. Анх удаа Ганбатын нутагт нэг зуны амралтаар очсон юм. Уул усан тэгшэрсэн сайхан газар байна лээ. Миний хамгийн их хүсэж байсан зүйл бол Ганбатын байнга ярддаг буурай эмээ байсан юм. Намхан жаахан бор эмгэн бид нарыг үнсээдэл их сүйд боллоо. Би энэ нөгөө өндөр эмээ мөн байхаа гэж бодлоо. Би өөрөө хот газар өсөж төрсөн ч манай аав ээж хоёулаа хөдөөний хүн байсан болохоор хүүхэд байхдаа зуны амралтаар ах эгчтэйгээ хөдөө байх эмээ өвөрүүгээ цөлөгддөг байлаа. Ах нар ч яах вэ? Морь мал унаад давхичихна. Харин би эмээтэйгээ үнээ саана, ямаа саана, зуны турш сайл сүйтэй ноцолдог байсан болохоор хөдөөний амьдралыг сайн мэднэ. Ер нь тэгээд ч би эмээгийн л хүүхэд байлаа. Гэрийнхээ ганц охин нь байсан болохоор л эмээ минь надад бүхнээ барьдаг байсан да. Тэгээд ч настай хүмүүст би их элэгтэй ханддаг юм. Би Ганбатын буурай эмээд амархан дассан юмдаг.